Өглөөний цайгаа тогтмол уугаад гарчдаг хүмүүсийн хувьд яг энэ чинь лайк дараа түлдэж та маш зөв дадлыг өөртөө хэвшүүлсэн байна. Үнэхээр мундаг байна. За тэгэхээр хүмүүс нийтлэг нэг өглөөний цай хэрэглэхдээ яраа сандраад хэрэглэждэг нэг зүйлүүдийг би бас жишээ болгоод өөр дээрээс харуулъя. За тухайлбал нэг 2 борцог за тэгээд нэг зүсэн талхан дээр цэцгийн түрхсэн байгаа. Тэгээд энэ нь бол одоо бас бидний цусндах сахарын хэмжээг бас хэр одоо хэлбэлзүүлдэг юм бэ гэдгийг нь би бас туршилтаар харуулъя. Тэгээд үүнийг бас битгий хэрэглэж байгаа юм биш. За бид нэр хэрэглэсэн ч гэсэн өглөө цуснах сахарын хэмжээ нь хэр хэлбэлзээд идэх юм бэ гэдэг дээр зүгээр энгийн багцаа авах зорилготойгоор ийм зүйл хийж байгаа. За тэгээ бүгдээрээ 2 цагийн дараа төвөр дөрөнгээр эргээд уулзъя. За миний цуснах сахарын хэмжээ бол 4.9 байна. Тэгээд боорцог болон талах эзсийн дараа бол за нэг одоо 8.2 болж байна. Тэгэхээр 3.3 ммл бол миний цуснах сахарын хэмжээ өсөөд ерөнхийдөө эргээд бас ингэж удаан цуснах сахарын хэмжээ өндөр болно гэж баригдаж ингэж одоо доошо хэвийн хэмжээндээ очсон байна. За тэгээд үргэлжлүүлээд би бас өглөөний цай нэрээ бас нэг байнга хэрэглээд байгаа нэг зүйлээ бас эндээ туршилт болгоод хийх чинь. Тэгээ энэ юу вэ гэвэл ясны шүл байгаа. Тэгээ ясны шүллийг яг энэ савлгааны дотор нь бол ийм одоо жижиг савлгаанууд байж байгаа. Тэгээд энийг бол 180 мл халуун усанд найруулад ингээд уучдаг. Тэгээд энийг ч гэсэн би уугаад 2 цагийн дараа миний цуснах сахарын хэмжээ ч гэсэн ямар байдлаар хэлбэлзэж байгаа талаар бүгдээрээ үр дүн гэмчлэгээр уулзъя. За ясны шүлийг бол уух үед бол миний цуснах сахарын хэмжээ бол нэг 5.4 байна. За 5.4-өөс бол цаашаагаа бол тодорхой хэмжээ 5.5 болоод эргэж буугаад за 5.4 5 болоод за ингээд ерөнхийдөө бол нэг хэвийн хэмжээтэй ингэж барьж гин. Тэгээд бас тамир тэнхээгээ нөхөөд бас хаяа ясны шүлөө өглөөний болон их худ бага үедээ хэрэглэх юм бол бас цуснах сахарын хэмжээ нь ч гэсэн одоо нэг өөрчлөлт бол ордог юм байна.